За сайн байцгаана уу? Астрологи нь. За өнөөдрийн бичлэг астрологи нь. За ийм асуудал юу юм бэл энэ бичлэгийг хийж байна да. За юу гэхээр зах зээл дээр оролцож байгаа тийм. Оролцогч талуудын тийм бодит хөдөлгөөнөөс чи том хэмжээний захиалгуудыг үнэхээр олж харж чадах уу? Энэ зах зээлийн хөдөлгөөд байгаа үнцнийг үүсгэж байгаа тийм. Том захиалгууд яаж үсэл хаана байгааг чи харж чадах уу гэдэг хараад арилжаанд ашиглаж чадах уу? Ашигласнаар одоо биднэрт давуу тал үүсэх үү гэдгийг л гэдэг дээр одоо ойлголт өгөх гэдэг юм уу? За тэгэхээр энэ том захиалгуудын тэр мэддэг картыг хүмүүс байгуулвал энэ бичлэг бол ямар нэг ариггүй тэгэхээр том захиалгуудын талаараа тий томчууд хаана арилжаанд орж байгааг мэддэг болёо гэх юм бол бичлэгийг цааш нь хөрлөөлөө үзэрэй гэж байна. За тэгэхээр хашийн үнцэн тий энийг ойлгох нь бол тий өнөөдрийн хаш одоо энэ 5188 гэх юм энэ хашин дээр байхад энэ үнцэн яг хаанаас үүсэж байгаа юм гэдэг одоо зах зээлийн суур ойлголт дээрээс эхэлж тайлбарлах хэрэгтэй болно л доо. За энийг тайлбарлах гад бас нэг ийм ерөхийн бэлдсэн байна. Англи маркетинг гэхээр зах зээлд оролцож байгаа тийм Forex зах зээл дээр оролцож байгаа бүх оролцогч талуудыг ерөөхдөө нэг харуулсан байна. За маш олон байгууллага одоо оролцож байгаагсан төлөөлөлөд ерөөхдөө нэг харуулсан байна гэсэн үг шүү дээ. За тэгээд хамгийн ойлгомжтой болох нь гэвэл retail trade-ууд бид нэр байна тийм манайс нь жижиг арилж ачаад. За тэгээд хамгийн том нь гэвэл төв банкнууд тийм уус хамгийн том төв банкнууд бас орно байна тийм төв банкнууд ч гэдэг юм уу. За тэгээд томоохон компаниуд байна. За тэгээд санхүүгийн хөрөнгө оруулалтын сангууд гэх мэт ингээд оролцох талууд байна тийм. За ингээд энэ зах зээлийг үүсгээд энд үүсэж байгаа энд хийж байгаа арилжаануудын дундаж одоо арилжаанаас шалтгаалаад өнөөдрийн зах зээлийн дундаж үн гэдэг зүйл эрэлт нийлүүлэлтэд шалтгаалаад үн өсөж байгаа тийм. За юм байна. За тэгвэл энд үнэхээр оролцож байгаа энэ томчууд тийм томоохон хөрөнгө оруулалтын сангууд, томоохон компаниудын захиалгууд энэ зах зээлийг хөдөлгөөд үн цэнийг үүсгэж томчуудын захиалгыг тэгээ энэ томчуудын захиалга би одоо энэ сууж байгаа нөхөр харж чадах уу гэж харах боломжтой юу? Би бол яаж байгаа хөр нэг юм те брокероор дамжуулаад за тэгээд энэ хөрөнгөний зах зээл рүү миний харж цаашаа явж чиж болно. Муу брокер руу явахгүй брокер над дээр тоглоод яч болно те. За ингээ харилж ийгч хонхор тэгэхэд брокер надад ямар үнийг харуулдаг лээ? За тэгэхээр ямар үнийг харуулж байгаа нөхөр энэ банк хоорондын шилжүүлгийн аль хэрэгтмар те энэ бүх байгууллагууд өөр өөрсдийнхөө үнийг санал болгоод тэр дундаж үнийг нь аваад ерөөдөө брокер бол liquidity provider-аар дамжуулаад ингээд чартн дээр би өнөөдөр за ямар брокер ашиглаж байгаа тэрнийхээ чартн дээр ингээд үнийг харж байгаа юм шүү дээ. Тэгээд тэрэн дээр энэ бүх оролцогч талуудын нийт томчуудын захиалга урсгалыг харж чадах уу гэж асуулт сууж байгаа гэсэн үг. Тэгэхээр боломжгүй байгаад байна. Яа харах чадахгүй гэхээр энэ зах зээл маань өөрөө те decentralized буюу төлөвлөсөн бус зах зээл байдаг байхгүй. Маш олон оролцогч талуудтай. За энэ оролцогч талуудын нийт болон нийт захиалгын хэмжээ хаана хэн захиалга өгч байгаа гэдгийг янаад нэгтгэж тайлбарладаг тийм байгууллага байхгүй юм зах зээл байгаа юм л. Тэгэхээр би эндээс бол харах боломжгүй болчиход. Тэгэхээр хаанаас харах боломжтой гэхээр боломж нь futures-ийн зах зээл дээр байна. Futures-ийн зах зээл бол энэ Forex зах зээл дээр өөрөө оролцогч талуудын хамгийн том нөлөө үзүүлэгч нь 90% захиалгын бүрдүүлэлтийг хийж байгаа зах зээл нь futures-ийн зах зээл байна. Тэгвэл futures-ийн зах зээл яаж ажилладаг юм те? Futures-ийн зах зээл гэж юу юм? Гэвч нэг ойлголт гарч ирж байна шүү дээ. За тэрийг бас тайлбарлах гэх юм жишээ хэлцээ. За юу гэхээр те? За энэ CME Group гэдэг futures-ийн зах зээл нь өөрөө centralized exchange бай тээ бүх зах зээл дээр хийж байгаа бүх гэрээ хэлцээрүүд тээ тэр гэрээний контрактууд бүгд бүртгэлтэй төлөрсөн нэг бирж тэрэгдэг гэж. За тухайн бирж нь бол дэлхийн хамгийн том биржийг харуулсан байна л да. Chicago Mercantile Exchange Group гэдэг. Энэ дээр бол бүх одоо би futures дээр арилжаа хийж байгаа нэг контракт одоо байгууллаа гэж бодъё л да тий. Тэгэхээр тэр захиалга маань хүртэл энд бүртгэгдэнэ гэсэн үг. Хяналттай зохицуулалттай байгууллага байна тий. Тэгэхээр энд хийж байгаа арилжааны нийт захиалгуудыг би харах боломжтой болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө миний асуугаад асуусан юм тий. Томчуудын захиалгыг бид нар том захиалга хэмжээг харах боломжтой гэвэл тэр нь бол боломж нь futures-ийн зах зээл дээр байгаад байна гэсэн үг.
За тэгэхээр фьючерс гэдэг чи одоо өөрөө юу юм бэ? Яг яаж ажилт юм бэ те? Гэдэг нэг ойлголт байна. За ажиллах зарчмын нэг хөрхэн жишээгээр тайлбарлах юм бэлдсэн. За монголчуудад одоо манайханд хамгийн ойрхон жишээ бол оюутлах Rio Tinto тий. Оюутлахын задлалт хөрөнгө оруулагч Rio Tinto буюу дэлхийн хамгийн том аврах том уул уурхайн компани тий. За тэнд бол олон тэрбум, 30 тэрбум доллараар одоо алдчихс олборлоо тий. Одоо түүх хийдийн үнэнд шууд нөлөөлж чадхуус тийм том салбар байгаа тань л да. Тэгэхээр энэ том байгууллагууд яадаг вэ гэхээр яг өнөөдрийн алтны ханшин дээр шууд захиалга өгвөл ингээл оролцоод байхгүй нэ л да. Яагаад тэгдэг вэ гэхээр тухайн байгуулагч өөр эрсдлээс сөргийлэхийн тулд яадаг вэ гэхээр одоо өнгөрсөн жил ч гэдэг юм уу тий алт $4,000. Жишээ энэ жишээн дээр нэр явчихдөө одоо алтын $2,000 дээр байлаа гэж бодъё л да. Тэгвэл энэ байгууллага яах вэ гэхээр энэ том аврах том уулуурхайн компани яах вэ гэхээр ирээдүйд алтны ханшид болохыг мэдэхгүй байна тий. Өсч болно, буураад бүр 1000 ч болж болно. Хэд ч болж болно. Тэгвэл буураад 1000 болчвол яах вэ гэхээр энэ компани чинь төлөвлөгөө өөрсдөө төсөв мөнгө гэж маш олон тайлбар баланс хийж байгаа шүү дээ. Ирээдүйд 1000 болчих юм бол тэр орлого нь одоо буурах гэсэн. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд яадаг вэ гэхээр энэ фьючерсийн зах зээл дээр яг өнөөдрийн ханшаар за жишээ нь 5-6 сарын дараа ч гэдэг юм уу тий. Тодорхой хугацааны дараа яг өнөөдрийн энэ ханшаар би одоо энэ олборлж байгаа алт тесттэй бараа таваараа зарья гэдэг захиалга үүсгэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө талд нь захиалга үүсгэж байгаа би одоо өнөөдрийн үнэн дээр л одоо бараагаа төвчих гэдэг гэсэн үг шүү дээ. Бараа таваар тий газрын тас юу ч хийж болно л тоо. Тэгэхээр нөгөө талд нь тэгвэл энэ эрсдлийг нь хүлээж авдаг нөхдүүд байгаа байхгүй юу? Institutionals за тий. Бид нар яаж нөхөр энэ фьючерсийн зах зээл дээр ашиг олох зорилготой тий. За энэ алтны үнэ өсөд байгаа юм чи юу ирээдүйд өсчих магадгүй. Тэгвэл өнөөдрийн 2000 гэсэн амтхан ханшаар нь авч ирээдүйд 4000 болчихвол өгүүлбэртэн $2,000 зөрүүн дээр би тэр нөгөө талд эрсдлийг хүлээж нөхдүүд ашиг хүлээх гэсэн. За энэ том байгууллагууд бол яг мөнгө төгссөн үнэтэй байвал яг үнэтэй болчлоо тэр үеийн үнээр зарахгүй яг өмнөх гэрээ байгуулсан үнээрээ л зарна гэсэн контрактын хавнаар тий. За иймэрхүү эрсдлээс хамгаалах зорилготой нэгдэлтний эрсдлээс хамгаалах зорилготой тийм том байгууллагууд гэдэг бол нөгөө талд нь ашиг орлох фьючерс зах зээлээс ашиг олох зорилготой байгууллагууд байна л гэсэн. Гэтэ энэ дандаа ашиг олох гэсэн үг шүү дээ. Алтны үнэ эсрэгээр $1000 руу унцтай гэх юм л яг одоо нөгөө нэг хээц хийсэн байгууллага буюу тий алтны үнэ өнөөдөр юм байна. Өнөөдрийн үнээр 2000 дээр хээж хийсэн байгууллага бол ашигтай ажиллах нь шүү дээ. Нөгөө талд нь 1000 болцохоор эрсдлийг нь хүлээж авсан томоохон хээж фандууд бол яг эрсдлийг нь хүлээж авсан байгууллагууд алдагдaltaй ажиллана гэсэн. За ингэхээр энэ дээр бол маш том тоглогчид энэ зах зээл дээр ингэж оролцдог байна гэсэн. За тэгээ зохицуулалттай тий бүх одоо орж ирж байгаа гэрээ контрактууд нь харагддаг гэсэн тий. За тэрийг яаж харагдсан бэ гэхээр за би бас тайлбарлая. За энэ CFTC гэдэг юм байгууллага байна л да. Америк нэгдсэн улсын Commodity Futures Trading Commission гэдэг. Энэ дээр бол яг тэгэхээр фьючерсийн зах зээл дээр хийж байгаа бүх гэрээ контрактуудыг үнэхээр үнэн зөв хийж гэнэ үү те? Шудраг ил тодорхой болж байгааг хяналт тавьдаг, тайлан гаргадаг юм байгууллага байхгүй. За хэдүүлээ commitment traders гэдэг том тоглогчдын захиалга гэрээ яаж хийдгийг ерөөхдөө нь харъя. За энэ Chicago Mercantile Exchange гэдэг энэ те. За энэ бол би түрүү хэлсэн. Дэлхийд дээрх хамгийн том одоо фьючерсийн зах зээл байгаа. Бирж байгаа. Тэгээ тухайн бирж дээр хийгдсэн одоо тэгээд газрын бас алт малт юу ч үгүй тий. Индексүүд ч гэдэг юм уу, валютын фьючерсүүд ч гэдэг юм уу, бүгд ингэж харагдаж байгаа гэсэн. За long талтай чинь non commercials гэдэг хоёр байгаа. За энийг би бас тайлбарлана. Захиалгууд нь ингэ харагдаад ерөөхдөө тоо үзмийг харуулбал за ойлгомжтой байна. Тэгэхээр би энийг график дээр оруулж бас харуулах гээд. За яг энэ харагдж байгаа графикийг тоо үзүүлэлтийг байна. График болгоод харуулсан байна л да. За тэгэхээр энэ алтныхыг харуулж байгаа шүү. За энд харуулж байгаа юм дээр бол яг одоо чи өнөөдөр day trader одоо юу ч гэдэм те. Scalper бол энийг шууд ашиглаад одоо арилжаанд ашиглахад бол хэцүү гэсэн. Энэ бол макро төвшөнд яригдж байгаа графикууд ахна шүү дээ. За дээр юу харуулдаг юм бэ? Энд алтны одоо те томоохон тоглогчдыг харуулж шүү дээ. Томоохон оролцогчдын нийт контрактыг харуулж байна. За ногоон нь юу харуулж байгаа гэсэн чараа non commercials гэж байгаа. Нөгөө талд нь улаан нь юу гэвэл commercials би одоо сая хэлсэн манай Rio Tinto ч алтны уурхаанууд те
одоо юу гэдэг нь Forex futures-ийн зах зээл дээр ашиг олох зорилгогүй тий хедж хийх зорилготой эрсдлээс сэргийлэх зорилготой оролцож байгаа тийм томоохон байгууллагууд юм байна гэсэн. Нөгөө талд нь ашиг олох зорилготой энэ ногоон дээр бол non commercial гэсэн тий томоохон хөрөнгө оруулалтын сангууд институцууд тий institutions hedge fund-ууд байгаа гэсэн. Энэ нөхдүүд энэ зах зээл дээр яаж хамгийн том оролцогч болж орж иж байгаа эндээс харах хэрэгтэй. За жижигхэн трейдерүүд жижиг удаарилж чанарчд бол энэ дунд дээрээс нэг нөл үзүүлэхгүй шүү дээ. Контрактын тоо сайзыг харах юм бол нэг их одоо эслэхүнгүй байна гэсэн үг. За энийг тайлбарлах гэдэг энэ график гаргалаа. За тэгэхээр ерөөхдөө ойлголтыг харуулаа тий. Forex дээр биднэрт тэгвэл Forex арилж яаж байгаа хүмүүс ээ. За энэ нэг брокер дамжуулаад сууж байгаа надад энэ тийгдээд байгаа энэ фьючерсийн зах зээл дээр хийгдээд байгаа гэрээний тоош эрхэх хэмжээг би бол харж чадах юм байна. Гэхдээ энийг харгаагүй шүү зам байна. Энийг байн хараад юу хэлж ийм вэхээр фьючерсийн зах зээл дээр хийж байгаа чартыг за одоо бид нэр устгах чад таамах юм байна лээ тий. За энийг бас харуулах хэрэгтэй. За энийг устгах чад та. За энийг харилаач дөө. За би юуг баталж харуулах гэдэг юм бэхээр фьючерсийн зах зээл үнэхээр Forex зах зээл дээр том нөлөө үзүүлдэг 90-с дээшүүд нь бараг адилхан одоо фьючерстэй дагаж хөдөлдөг гэдгийг баталж харуулах гэдэг гэсэн. За тэгэхээр энэ бол фьючерсийн график, фьючерсийн чарт энэ трейдинг дээр. За хэдэл одоо нэмээд юу харч. Голд онд за энэ брокер санал болж байгаа. Ондагийн брокер санал болж байгаа. Чартыг нэмлээ. За ингээ харуулчихаар одоо. За ингийн манах. Тусад нь нэмээ. Цуг нэмчихээ бас ойлгомжгүй байна. За нэг онд интернет фэн. За ингээ харъя. За нэг бас утгач. За нэг лаа болгоч. Candle chart боллоо. Ингээ харах юм бол энэ бол брокерийн чарт. Ондагийн брокероос олж байгаа чарт. Энд юу харагдаж байна? Фьючерсийн чарт харагдаж байна. Тэгэхээр ингээ харах юм бол бараг зөрүүг хөдөлж байгаа ш. Бараг л ижлэх юм. Ер нь л адилхан хөдөлж байгаа. Адилхан график харагдаж байна гэсэн. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр 100% фьючерс дээр үсэж байгаа. Фьючерс дээр энэ фьючерсийн чарт бол фьючерс дээр хийж байгаа захиалга контрактуудын үр дүнд бий болж байгаа үнийг харуулж байгаа ш. Энэ үнүүд бол алтны шууд үнд нөлөөлөхгүй ч гэсэн ер нь бол алтууд дагаж хөдөлнө гэсэн. Фьючерсээ дагаж хөдөлж байгаа гэсэн. Яагаад бол энд хамаг том захиалгууд нь фьючерс дээр хийгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энд хийж байгаа гэрээ контрактуудын захиалгыг за Forex дээр мэдээж одоо брокерууд бол бусад жижиг оролцогч талуудын нөлөө үүсэж байгаа гэсэн. Ерөнхийдөө том тоглогчдод агаад график нь бол яг адилхан үүснэ л гэдгийг хэлдэг. Баталж харуулдаг байгаа шүү. За тэгвэл энэ фьючерсийн датаг ашиглаад бид нэр конфирмашн авч арилжаанд ашиглаж болох уу гэдэг юм гарч ирэх гэдэг шүү дээ. Яаж харах вэ гэдэг. За тэгэхээр энд нэг бас нэг зураг оруулсан бас амархан. Зураг устгах нь. За энэ тань тий. За фьючерс дээр за энэ эхлээ эндээс нь эхэлчихв. За энэ Forex-ын чи ямар ч төрлийн арилжаа хийдэг чинь за энэ айгуул арилжааны техник аргуудаас support resistance гэдэг trend line за тэгэл төрөл бүрийн pattern-ууд moving average Fibonacci гэдэг юм да алийг ашигладаг гэж болно. За чи ингээд аль нэг нь ашигладаг байлаа. За жишээ нь чи нэг тренд тусч жоод ингээд нэг triangle зураа тий. За дарахаар нь өснө гэдээ ордог энэ trader байлаа ийм арга ашигладаг байлаа гэж бодлоо л да. Гэтэл энэ triangle задраад дандаа ингээд өсөд идэв. Сэргээр явах тохиолдолд зөндөл үүдэх шүү дээ. Тэгвэл яг энэ чи юу харах хэрэгтэй юм бэ гэхээр яг энд үнэхээр institutions нэг томчуудын захиалгын өсөлтөн дээр ч орж ирсэн юм уу? Ирээд байгаа юм уу? Гэдгийг фьючерсийн чартн дээрээс чи хэдий Forex trader ч гэсэн фьючерсийн чартн дээрээс энийг хараад нэмэлт баталгаа авах боломжтой шүү гэдгийг хэлдэг. Ямарчлэр. Тэгснээр яг хөө чиний одоо ийшээ яваад одоо чи за магадгүй яг 50-50%-ийг бодчихъя л да тийм үү? 50% нь яг ингэ явдаг 50% нь эсрэг явдаг шүү дээ. Тэгвэл магадгүй чи энийг харж ордог болсноор юу болох юм хэрэг? Магадгүй эсрэг тийшээ явах гэж байгаа. Одоо энэ ч томчууд орж ирэх юм чи тодорхойлж чаддаг болчихно гэсэн тараад. Confirmation авдаг болчихсон баталгаа авчлаа. Томчууд ороогүй чи би орохгүй гэхэд үнэхээр томчууд ороогүй эсрэг талтай захиалга ороод эсрэг явдчууд чиний buy ороогүй учраас stop loss авахгүй. Буюу чиний win rate-ийн түвшинд дэвшлээ гэсэн. За юм яриад чинь тийм. Одоо яаж хардсан юм бэхээр ямар баталгаа авдیں۔ Юу арил фьючерс дээр юу ярьж илгэдэг энэ төр гээд
ерөнхий ойлголтууд байна л да. За futures дээр бол жишээ нь алтгад бол одоо GC ч юм уу те өөр өөрсдийн код ноттой байгаа те. За EURUSD гэх юм бол 6i гэдэг ийм тэмдэгтүүдийг илэрхийлдэг те. Одоо ялж л гэдэг энэ юмуд нь ингээд харагдсан. За энэ чи болохоор ерөнхийдөө чи захиалгын урсгал томчуудын захиалга futures дээр байгаа futures-ийн чартыг 100% биш юм аа гэхэд 90 дэш шавтаагаар ерөнхийдөө Forex-ийн чарт маань Forex дээр захиалга маань тааж удаж байгаа мэдээ. Тэгэхээр томчуудын захиалгыг чи харахтаа төрөл бүрийн одоо order flow харуулдаг програм платформуд ашиглаж харна гэсэн. За энэ зүгээр юу харж болох юм бэ гэж байна. Одоо чинь зөндөл юм харж болно да. Энэ зүгээр нэг 3 шат шүү дээ. Дом бол томчуудын захиалга үнэхээр фэнди ордер те лимит ордер таанд байгааг хардаг юм юг чи фьючерсийн датан дээрээс харж болно. Фьючерс дээр захиалга үнэхээр лимит ордерууд орж ирсэн мөлийг харагдана. Яагаад гэвэл тэр централайзд зах зээл те бүгд дийлтад харагдаж байгаа гэсэн. За тэгээд энэ чинь бол те яг тухайн үеийн лан дээр үсэж та тэр захиалгууд контрактуудыг харж болно. Тэгээд дельтануудыг харж болно гэх юм. Ингээд маш олон мэдээлэл авах боломж байдаг юм аа. Тэрийг ашиглаад чи энэ ямар төрлийн трейдер байх ч хамаагүй те. Өөрийнхөө арилжааны одоо баталгаажуултыг нэмэх боломжтой шүү л гэж хэлэх гээд байна. Генератив түвшин нэмэх боломжтой шүү гэж. За өнөөдрийн ойлголт бол тийм базаад хэлэх юм бол futures-ийн график те GC одоо COMEX дээрээс futures-ийн дата харуулж байна. Futures-ийн график бол Forex зах зээл дээр бол нөлөөлж байгаа хамгийн том тоглогчид тэнд оролцож байгаа шүү. Алтан дээр чи шинэ харилцаа гэдэг бол те сая би жишээ аваад тайлбарласан. Тэгэхээр futures-ийн датаг ашиглаад Forex дээр хийж харилцаан дээр шинжилгээнд дээр томчууд хаана орж байгааг харж болд юм а гэдэг ингээд өнөөдрийн бичлэгээр тайлбарлалаа. За дараагийн бичлэгээр бүр жишээтэй тайлбарлаж харуулнаа. За баярлалаа.